Юу цан залуусаа. За шинэхэн бичлэгээр уулзж байна. За энэхүү бичлэг хийх санаа нь болохоор ерөнхийдөө одоо нэг карантин маягийн байгаад байгаа болохоор нэг надад нэг иймэрхүү бодол төрсөн юм аа. Яг нэг төвчөө тайлагчих шиг болсон аахгүй миний толгойн чүк гээд. Тэгээ би панк гахаа ингээд хан руу харсан чи би ханыг шууд ойлгож Тэрхүү агуулга нь бол Монголын вебсайтуудын алтан үе. За минийхээр алтан үеийг нэрлэх юм бол 2005-аас 2010 оны вебсайтуудыг Монголын алтан үеийн вебсайтуудын алтан үе гэж нэрлэнэ. За хүн болгоо ер нь тэрнтэй санал нийлэх байхаа. Тухайн үедээ яг нэг динамик сайт хөгжөөд тэгээд ингээ үүсэл хөгжил ер нь вебсайтуудын хөгжил нэг хурцтай хөгжиж эхэлсэн үе. За тэрнээс цаашаа бол айгу өсрөнгөө өгсөн. Одоо бид хүн Монголын веб хөгжүүлэгчнэр бүгдээрээ дэлхийн түвшинд хөгжүүлж чаддаг болцгоцсон. Бараг ер нь бараг хөдөлгөж явж байгаа. Нэлээд тэргүүлж явж байгаа. За айгуу гоё магтчлаа шүү. Ер нь бол тэгж өдрөгөр яриа. Ер нь дажгүй явж байгаа. Бид бүхэн. За тэгэхээр хэдүүлээ алтан үеийн вебсайтуудтай хамтаа танилцъя. Зарим сайт надад олдоогүй, зарим нь бол олдсон. Тэгэхээр энэ дээр ороогүй бас өшөө гоё сайтууд бас байгаа. За би нэг ийм сайтыг архивыг ухсан юм аа. Тэр болохоор топ сайтс CGMN гэж байдаг байсан байхгүй юу? Тинчээ болохоор Монголын шилдэг сайтуудыг болохоор Alexa-аас гарсан үр дүнгээс нэг шалгаруулад ингээд тавьдгийн. За ингээд .CGMN сайт юм байна. За тэгээд 2009 оны ингээ вебсайтуудын жагсаалт. За би энийг яагаад ингэж оруулсан бэ гэхээр миний вебсайтын чи бас явж исэн болохоор би энэ чиг энийг айгу олзуурхаад ингээд яг энэ үеийг ингээ онцлоо тавьсан байх шүү. За хэдүүл эхнээс нь нэрлээд явцгаая. За хамгийн ихний minix.com гэж байна. За энэ чи би гаргацсан байгаа хэлээ хальт энийгээ дурдж бүгднгийн сайхан нэрлээд иймэрхүү аним ингээд онцлогуудаа нэрлчихэд тэгээ хэдүүлээ яг нөгөө вебсайтуудынхаа түүхүүдээр хэлээ хайлээ те. За хамгийн ихнийхээ minix.com гэж байна. За энэ гантулга гэх хүн хийсэн үү? Юулаа би яг сайн санахгүй байгаа. minix.com гэдэг ерөнхийдөө блог байдаг. Яг ингээ blogspot.com шиг ингээ блогийг ингээ монгол залуус хийсэн. Тэгээ өөрөө блог үүсгээд одоо чи миний гол sod.cig minix.com ч юм уу тиймэрхүү байсан. За маш их хүчээ авсан энэ нэг блог систем. За сүүлийнх ч дараагийнх нь бол sanchir.com гэж байгаа. За sanchir.com гэдэг нь юу ах хэвээр social media ерөнхийдөө social networking байх хэвээр social networking сайт байсан. За тэгээд нөгөө Санчир гэдэг одоо Санчир хаана байд юм бол Oops дээр л байх хэвээр л доо. За Oops LLC. За Oops LLC. За энэ Oops LLC-г хариуцж явдаг Санчир гэдэг энэ тухайн юу хийж исэн. Санчир.com-ыг ажиллуулж исэн. За Номин ТV гэж байсан. За тэгээ жилээр яа. За эндээс ерөнхийдөө том гэх юм бол энэ байна. За Horvath.com гэж байсан. Тэгээ Movie Box яг энэ үеэс эхлээд нөгөө нэг кино сайтууд айгүй их модонд орж эхэлсэн. За тэгээд тэрний Movie Box ч нэг агууцыг юм гэж байсан. Гэхдээ би архивыг нь олоог болохоор одоохондоо байхгүй байгаад байна. Тэгээд Horvath.com гэж байсан. Энийг бол кино үздэг, шимтэн үздэг залуус бүгдээрээ мэдэх байх. За энийг манай нэг найз хийжсэн Сэргэлэн гээд нэг залуу байгаа. Одоо Highbox-ын захирал хийж байгаа. Энийг залуу их мундаг хийж байсан. За тэгээд тухайн үедээ бэрхшээл энэ төр үүсчихсэн те. Shared host дээр тавиал бахан кино хуулаад түүнийг устгуулаад те. Одоо үзэж байгаа бол сайхан дурсамжийн бас нэг байгаах. За Монголын веб сайтуудын жигсаалт гэсэн чинь энд юу байна хараа? Заазуур.com гинэ. За Заазуур.com гэдэг нэг кино гарах гэдэг юу лээ. Тэрнээс сэтгүүлээд нэг ийм сайт гарсан те. Нэг 18 нэмэгдэхтэй амар хандлттай. Иймэрхүү сайт юу нэ хандлт авах та угаасаа. За дараагийн MJL дуу гэж нэг гоё юм байна те. MJL дуу одоо байд юм үзээ. Би орж байгаагаараа цэг нэг MJL дуу цэг нэт. За одоо ингээд домен ерөөсөй байхгүй нэ архив ч гэсэн дог баха би дээр хайжсан олдог бах. За дараагийн 6 цэг юм байна. За энэ ч одоо хүртэл байдаг бах. За ийш орохгүй. За тэгээ Dream цэг юм гэж байсан те. Тэгээ хошин шог. За ингээ доошо гэсгэс гүйлгээ энэ сүдэр.com гэдээ бас байгаа. Бүлтүүч.com гэдээ байгаа. Эднэр дандаа варид сайтууд байгаа. За энэ ч миний сайт энэ байна. Энэ Тэмүүлэл.com гэдэг. За 2009 онд энийг оюутан байхад Тэмүүлэл.com гэх сайт авч исэн. За тэгээд айгу нөгөө тухайн үед FM-ийн хөтлөгч энтер дээр очиод хоолойг нь бичээлтэй таалагдж байна. Энэ бол Тэмүүлэл.com энтер гэдэг дуу мөгийн тамгалал хийжсэн л да. Тэгэл нэг жил айгу гоё хүчтэй аваад варид сайт буюу нөгөө Оросын сайтуудаас нөгөө тоглоом янз бүрийн гоё зураг мураг эсвэл ингээд нэг тийм entertainment юмнуудыг оруулдаг сайт байхгүй. Тэгээд тухайн үедээ яг ингээд жил нь өнгөрөөд 2010 он болоод хаагдсан. Ягаад гэвэл нөгөө хост домений мөнгө төлж чадаагүй тухайн үед. Тийм болохоор тэгээд тэрэн дээр ороод ер нь бол тэрэн дээр ороод хаагдчихсан сайт. За ингээд сайхан дурсамжтайс нэг юм сайт байна. За Saki миний дээр гарсан байгаа шүү дээ тухайн үедээ. За Gojir.cg гэж байсан те.
gojirts.com ч гэлөө. Гих зэрэг байдлаар нэг иймэрхүү маш олон гоё сайтууд тухайн үедээ байдаг гэсэн. За одоогийн шиг ингэж нийгмийн сүлжээ маш идэвхтэй хөгжөөгөө одоо л Facebook дээр бүгд өвлөрсөн. За энэ тэгээ сайт мэтэн ч гэсэн ер нь бол чиглэлээр айгу бүр нэлээд хөгжөө явцгаацсан зүйлс байгаа. За тэгээ одоо хэдүүлээ нэг миний олсон архивуудаар хамтаа хуцгаая. За minix.com гэдэг сайт нэг ийм байсан. Лого нь бол ийм байсан араа. minix.com. За нэг хөөрхөн лого хийсэн. Тухайн үед л энэ айгу гоё лого байсан байхгүй. Оо ямар янзын юм хийсэн. Тэгээ энэ би юуг нь бол олоогүй юм. Энэ CS-тэй гарч ирэхийг нь бол олоогүй байхгүй. Тэгээд ингээ ангилууд хошин шууг ингээд ийм ангилуудтай блогуудад хуваацсан. За тэгээ блогууд хүмүүс өөрийнхөө блогийг үүсгээл ингээл шин зураг мэдээлэл ерөнхийдөө яараа энэ ийм wallpaper одоо жишээл энэ минь чайг ховор байсан чи нэг дараал татаал тэгэл энэ гоё кино байсан гэл их зэрэг байдлаар ийм блогийн сайт байсан. За энийг бол Yadetzig.net гэж байгаа. За миний санаж байгаагаар Батмөнх гэд хийж байсан бах одоо дата центрт байгаа. Үгүй мэдэхгүй. Би яг бодлоо ярьчих үү те. За ямарсан Yadenet гэж байсан. Энийг би ерөнхийдөө анх гарч яхад залуус бүгдээр юу гэж бодчихсон. Монголын YouTube болох юм байна. Монгол залуус ер нь YouTube хийж байна гэж тухайн үед ярилцчихсэн юм сайт байгаа. 2008 9 оны үед 10 он хүртэл ажилласан юм. Ер нь байсан ч юм уу. За гэхдээ ер нь бол хэсэг ирчээ аваад тэгээд мэдээж зогссон байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор юу байна гэхлээр за энэ бол ерөнхийдөө ингээд YouTube шиг ингээ айгуу гоё ерөнхийдөө ингээ нөгөө клип байршуулаад яадаг ерөнхийдөө YouTube шиг сайт гэж ойлгож байна. За тэгэхээр нэг хилцүүд мэдүүлэхтэй ер нь тухайн үед Монгол сайтууд нэг албатай шиг бүгд юм байсан юм а. Бүх сайт л нөгөө хилцүүлэхтэй ингээл нөгөө портал маягаар ингээ айгуу хөгждөг байсан. За тэрнийхээ чигэрч ингэж явсан бах. За Yadenet гэж нэг юм сайт байсан байна. За бүгд санаж байгаа бах. За энэ араа энэ лого нь биш тэ лого чинь MBM ч лөө team компани байх хэвээр. Өөрсдийн нэг SMS буюу content management системийг хөгжүүлээд тэгээд хийж исэн сайт байх. За дараагийнх нь за энийг бол бүгд мэдчих хэвээр. За би ийшээ бүр 13 4-т дэж орж илсэн. Тэгэхээр 2000 хэдэн он ч 13 4 гэхээр 2005 6 7 онд 13 та гэхээр чинь юу юм бэ? 15 автод л орж исэн байна. Тэгэхээр нэг 2006 7 6 онд гэсэн үг 5 6 онд гэсэн үг. За тэгэхээр энийг бол зарим нь ихэнхэн санаж явах. Надаас доош за нэг доошлохгүй хаа. Доошоо жоох үе. Тэ би ч одоо 91 гэхэр чинь ерөнхийдөө нэг 93 4 хүртэл оных нь. Тэгээд тэрнээс цаашаа дээшээ 85 84 оных нь бол ийшээ айгүй их орж исэн баг. Ерөнхийдөө одоо бол ажиллахгүй байна. Гэтэ яг нэг онгон тагшнаараа хадгалж үлдсэн сайт байна. Дизайн бүх юм одоо ингээ харах юм бол фреймүүдэд хуваацсан. Тэгэл ингээд нөгөө тухай чинь юу байхгүй шүү дээ, тэ? HTML 5 CSS 3 энэ гараагүй нөгөө DMV гэсэн ойлголт байхгүй дандаа нөгөө хуучны ямар ингээд фреймд их хуваадаг. Тэгээд ерөнхийдөө table гэдгээр айгүй хийдэг байсан. Тим үе байгаад гараа 97 он гэдэг чинь баг 7 настай хахад байж байсан сайт байгаа байхгүй тэ. Тэгэхээр энэ бас янзын сайт. Энд чинь чат байдаг гэсэн. Тэгээд одоо ер нь танилцах чат байхгүй. Тэгэл ерөнхийдөө тухайн тэгэл хүүхд залуус сонирхол ордгүй байсан сайтын нэг нас масаа нуугаал тэ. Би ч 15 мовтой 18 та боо юм хийцээ. Гэх зэрэгэл нэг юм янзын сайт байсан юм аа. За би энийг дурдахгүй өнгөрч болохгүй нэг сайтууд яалчгүй энэ асуулт.net. За асуулт.net одоо яг энэ асуулт.net гэдэг та нөхөн орох юм бол яг энэ сайт ингээ ажиллаж байгаа хараа. Амар кул уустай тухайд яг юм байсан. Хүнд амар хэрэгтэй хараа. 7 zip гэж юу вэ? За тэгээ remote connection гэж юу вэ? Adobe eSchool, PowerPoint, гих зэрэг байдлаар PHP гэж юу вэ? Гээд ингээд айгүй гоё мэдээллийн сайт байсан байна. 2000 оноос эхлээд ажиллаж эхэлсэн. За асуулт.net-ийг юугүйгээр төсөөлөхгүй вэ гэхээр асуулт.net-ийг асуулт самбаргүйгээр төсөөлөхгүй. За энэ асуулт самбар за энэ одоо хүртэл жоохон хүмүүс бас чатлал байд юм шүү дээ. Форум. За тэгэхээр энэ ерөнхийдөө юм формын юм скрипт айгүй их Монголд яг тэр тухайн 6 7 8 9 онд айгүй их модонд орж ирсэн. Энэ PHP BB гэдэг нэртэй скрипт гэхгүй open source. Энд ороо биччихв. Энэ шүү дээ PHP BB group гэдэг. Ерөнхийдөө ингэ дараа орох юм бол байгаа. Одоо тэгтээ мэдээ саппортон зогссон байх л та. Амар гоё юм нэг юу нуттай. За энэ дээр ч гэсэн миний бас зарим юмнууд байж л байх хэвээр. Одоо тэгээ ухаас залхуурж байгаа юм л та. Ингээд юугаа ухаал те нөгөө англиа ухаал ингээд яах юм бол хэрвээ архив нь байдаг бол те олон жилийн өмнөх архив байдаг бол энэ дээр гоё юм байгаа. Тухайн үедээс нөгөө Rocket Bay гэдэг дурчин ч гэсэн бас энэ ч нөгөө нэг rhyme бичээд хоорондоо өрсөлдөг мэсэлттэй энэ бүгдээр бас тийм байсан. Тэгээ энэ ч ер нь веб хөгжүүлдэг групп гэдэг манай вебсайтын групп байдаг. Тэн дээр байдаг хүмүүс бас ийш айгүйх байдаг байцгаасан тэгээ хоорондоо их ярилцгаасан тийм сайт байдаг. За энэ бол бас янзын тийм гоё тухайн үедээ тухайн нийгмийг холбож исэн сүлжээнүүдийн нэг бол яалчгүй энэ асуулт.net гэдэг энэ сайт бол хүн байна.
За дараагийнх нь энэ байна. Банжиг net. Айгу гоё нэртэй бас тээ банжиг net гэдэг. За би нэг амар их ашиглаж байгаагүй. Гэхдээ энэ бол тухайн үед бас амар модонд орцсон сайт байсан. За лавлагууц юу цагийн хуваар ингээ хараа. Ерөнхийдөө нэг цэгийн үйлчлэгээ мэгээлимийг үзүүлдэг байсан сайт байхгүй банжиг net гэдэг. Бас чаттай ч илүү тэрийг нь санахгүй нь яварсан. Ингээд хүн хэрэгтэй мэдээлэл ингээд бүх ингээд бас нэг gossip юунууд нь ч гэсэн явна бас. Янз бүрийн факт эсвэл одоо нэг тийм нэг зөвлөж гисэн бас явдаг тийм сайт байсан. Мэрэг төлөгч гэж ашиг те. Ингээл чат бас байсан юм шүү те. Чат дээр дарч чат цэг банж гэхээр юу гарч ирэх нь хөгжим инээд энэ төр гээл дуу муутай. За ийм жил дуу цэг нэт гэж сайт байсан. Тинчээд архив бол олдоогүй бас Монгол дуунууд айгаа гоё зүйл байдаг байсан. За чат нь энэ өө. Энэ араа яг одоо ийм юм хүмүүс. За тухайн үеийн хит юм да 2006 оны 3 сарын 14-нд Аза Экоро MJL тулга сэрэлт цэлмэг гэднэр чадалж байсан байх шүү. Та нар одоо юу хийж байна? За ямарсан нэг иймэрхүү байсан байна. За тэгээд ийм сайт бол байсан юм аа. За санчирцком гэж нэг би хэлсэн шүү дээ те бас түрүү ярьсан social network маягийн хөгжиж исэн ингээд араа бүх ингээ сайт л ингээд араа тойл мөлтөл байдаг гэсэн. Тухайн манай Тэмүүлцэг амжсан кино тойл гээл кино гэл яг хавд зөв TV-с TV5-ын зүгээр кино гардаг юу зүйл нь эмбед ирээдэг. Тэр эмбедийг нь өөр дээр дуудаж байгааг нь л ерөнхийдөө тэгэл TV мөвийг л хийгээл чат бол яг скриптүүд байдаг гэсэн. Түүнийг бас босгож тавьдаг гэсэн зүйл байгаа. За энийг хараа. Саг цэг юм байна. За шин чанар үйл ажиллагаагаа одоо хүртэл ингээ хадгалж байгаа сайтын нэг бол энэ сагцэг юм байна. За ерөнхийдөө ийм сайт одоо би Тэмүүлцэг комикч энэ дээр хийжсэн. За Амрацэг net өөр миний мэдхийн зөндөл эхлэцэг комментэр гэдэг одоогийн эхлэл биш шүү. Гэхдээ тухайн үеийн эхлэцэг комментэр гэдэг дандаа варит сайтууд бол энэ PHP nuke гэдэг энэ доороо бичдэггүй юу? Бичихгүй хаад дараг. PHP nuke гэдэг ийм юу байдаг гэсэн юм. Бас ялгаагүй PHP бибитэй адилхан ийм PHP төр хөгжүүлсэн ийм сайт скрипт ингээд өөрөө ингээд хараа юм гоё юм пол санал асуулга явуулчихдаг те хүмүүс нэвтрээ сэтгэл хөдлөл өвчдөг гоё юм засчмасчдаг. Тухайн үед сак бол ийм ажилдаг гэсэн. Хандлага айгүй л өндөртэй сайт байсан тухайн үеийн сак бол бас. Тэгэхээр бас оюутнуудыг энэ ч бас ажилуулдаг гэсэн. Нэг мэдээ орчуул ер нь гадаад орос сайтуудаас татна шүү дээ. Ширэко юм уу янз бүр орос варицуудаас торрентуудаас татна. За тэгээд ингээд явдаг гэсэн нэг юм сайт байна. За анх сайтыг харах сакийг харъя гэх юм бол ийм байна. 2006 оны сак гэх юм бол ийм байх нь байна. За одоо бол сак цэг юм чинь байгаа шүү дээ тий. Ялгаагүй л одоо бараг шин чанараа өөрчлөөг бараг л тэр чигээрээ л байгаа дөө үндсэндээ бол. Гэтэ мэдээж хувирж өөрчлөгдсөн л байгаа л да. За одоо л гоё болоо илгүү дээр акт толцсон мэлцсэн ч юм уу. За энийг ухаач хэдүүлээ яах вэ тий. За ямарсан ерөнхийдөө бол ингээд нэг тухайн үед сак маань одоо ер нь бараг л адилхан боос тий оруулдаг юм зураг тэгэл нэг иймэрхүү ер нь бол ингээд зураг л оруулдаг. Тэгээ мэдээл хандлт авдаг ийм сайт байна. За энэ болохоор галаа GL гэж миний нэг орох туртай блог байсан юм аа. Одоо энэ галаа баг веб хөгжүүлэгчийн бүлэг гээд Facebook-ийн том групп байдаг. Мэдээлэл технологи ажилтнууд ерөнхийдөө цуглаад орцсон байгаа групп. Тэрнүүд бас байдаг байсан нэг залуу байдаг. За тэр энэ ийм блогтой байсан юм аа. Хүмүүс их орох туртай байсан. Хандлаас өндөртэй байсан энэ блог. За энэ Сүдэрцэг.com гэж байсан. Одоо гэхдээ энэ шинж чанараа өөрчлөөд өөр болсон юм шиг байна. Би архивыг олоогүй. Сүдэрцэг.com-гийн гоё гэрэл зурагчдын гоё чанартай авсан зургуудыг Сүдэрцэг.com дээр байсан хар цагаан гоё сайтууд байдаг байлаа. Одоо бол өөр юм шиг байна. Хурдан гараа. За энэ бол юу? Анх нэгжсэн юу? News цэгийн миний скриншотыг олсон. За News цэгийн маань анх нэгтгэхдээ бол ийм байсан байна. Дэм солих энэ төр гээд Java дээр хийцэн байсан баха. Ерөнхийдөө Java бол байсан л та. Тэгээ содон солиучны залуус гэдэг гитэмсийн төгсөгч залуус төгсөжсэн хүмүүс нийлж хийсэн санагдаж байна. Тэгж санагдаж байна юм. За тэгээд ийм юуг бол хийжсэн. Ийм сайт ингэж анх ньюсийг байгуулж ирсэн. Тэгээд ерөнхийдөө энэ бол мэдээний сайт дээр бол сонцгийн менежергээ сайтууд байдаг байсан. Тэрийг боцсохож ерөнхийдөө гарч ирсэн мэдээний сайт. Одоо бол өрсөлдөгч аягүй гоё олонтой болсон те. Icon энэ гарч ирээд зариг мариг гарч ирээ те. За ямарсан энэ тухайн үед ньюс бол ингэж гарч ирлээ. Тэгээд ерөнхийдөө тухайн үед ийм зүгээр шууд ийм градиант ийм өнгөнүүд айгүй их модонд ордог гэсэн сайт болго ерөнхийдөө ийм градиант өнгөнүүд гэдэг те. За би бол тэр градиантыг бол зарим нь хийж чадахгүй болохоор зөв Photoshop борд доош дэш өгөн гутаа жижигхэн ийм хавчиг ийм зураг үүсэн гутаа зөвөр ийм урт газарт зөвөр шууд ингээд дүүргч гэдэг CS бичээл оруулдаг ч юм уу те. Ингээд янз бүрийн л аргаар ингээд хийдгэлсэн гэх юм зүйл байна. За News-ийн юм байжээ. За Movie Box гэж байсан. За кино үздэг хүмүүс бол энийг бол андахгүй мэднэ. За SAV 5 2008 дээр хөрөө 5 гарч ирсэн үе.
зүйл байна 2008 онд. Эндээс бол киног бол одоо бол ингээд бүгд яатсан байгаа шүү дээ. Хаагта яатсан байгаа шүү дээ. Innovation юуны ачаар те. Ачаарч явах үед зөвлөдөө оюуны өмч бол мэдээж хамгийн дээгүүр байх хэвээр. За энэ юунаас одоо хаалх үзье гэнэ. За би бол биш байгаасаа да. За би нэг ерөөс хараагүй сая л харж байгаа шүү те. За би чари хаалх үзье юм гэж бичиж байгааг хаа. Ямар санахгүй байна. За энэ надынх цэг минийх цэг гэдэг нөгөө юу гэдэг гэсэн шүү дээ. Блогийн юм сайт. Тэгээд тэр надынх цэг минийх цэг гэдэг нь бол тэр минийх гэдэг блог юм бас нэлээд өндөр хандлттай юу байсан блог байсан. Тухайн үеийн хандлтууд нь бол дандаа нөгөө гитэр 3 мөрөг оруулсан те шууд үзэх гэл яг л одоо фэйсбુક дээр явдаг юм чинь л яг энэ дээр яваад байгаа байхгүй те. Тухайн үед бол фэйсбુક бол ингэж амар хөгжиг байсан юмараа саундтрак Glory Hot BX энэ гэдэг бас гоё төрсөн зэрэгсэн зүйлсүүд байш шүү. MB цэг юм чил бас нэг тийм варид сайтууд бас байсан. За би нэг залуугийн тухай ярихгүй болохгүй байна. Тухайн үед 2009 онд нэг хэсэг амир бужигнуулсны залуу байгаа. Ajaxma гэд. За энийг үзэж байгаа хүмүүс сонсож байгаа бол Ajaxma бол бас санаж байгаа. За тухайн үедээ юу гэнэ? Намайг хэн биш нэргүй гэдэг. За энэ бол joke хэлгүүд эсвэл магадгүй үнж үж болно л доо. 22 настай мэдээлэл зүйн чиглэлээр за мэдээлэл зүйн гэдэг мэдээлэл технологи гэдэг үг бол модонд ороогүй эсвэл те. Ер нь мэдээлэл зүйн чиглэлээр Герман улсаас суралцдаг оюутан эмэгтэй. За ийм ирийн одоо хүртэл мэдэхгүй юм. Би бол эрэгтэй байх гэж бодож байгаа. За тэгээд ийм оюутан байсан. Энэ бол тухайн үедээ нөгөө тухайн банк болон янз бүрийн нөгөө юунуудын байгууллагуудын одоо улсын байгууллагуудын цорхог илрүүлээд энэ блог дээр тавьдаг байсан. Тэгээ мэдээлэл өөрсөнд мэдээлдэг байсан. Тэгээ энэ залууг бол хайж байгаа сүлдө 80 болсон л доо. Тэгээ энэ блог нь одоо бол актив биш байт юм байлаа. Ерөнхийдөө энэ айгуун тухайн үед л бол ерөнхийдөө ингээд мэдээлэл технологийн тэр хүрээндээс хүмүүсийг болоо ийм залуу байт юм уу ямар амар яаж байгаа гэж шуугдтал байсан те. Тэгэхээр энийг бол энэ Ajaxma бол дуртахын арга байхгүй. Тухайн үед бол янз бүрийн л яасан. Нөгөө бас нөгөө ийм амар цорхоо гарсан шүү дээ. Одоо төрийн албаны ч юм уу сургууль ерөнхийдөө аймаг сумуудын нөгөө сайтыг бүгдийн Joomla дээр хийгээ хийцэн. Тэгээ Joomla дээр хийсэн чинь нөгөө админ цэг нууц үг дээр нь болохоор зүгээр нөгөө энэ дээшээ нэг юм чарын нэг тэмдэг тавиад ингээд орохоор орчдөг гэсэн байхгүй. Тийм цорхотой тэр Joomla-гийн нэг вершн тэгээд нөгөө injection-аар тэгж ордог гэсэн. Тэр мэрийг анх олж исэн залуу баха. Тэгээд тэр мэрэгэрийн ч гэсэн би ч баахаа нөгөө сайтууд өдөөний хот мотын хийсэн ингээд аймаг нийслэлийн сайтууд руу ороод админ руу орж үзэж мүцэлтэй. Нэг удаа явлаа там нэг амир исэн тагнуул монорч бараг тиймэрхүү амир нэртэй юмд орчоод өөрөө айгаал байна мэдэх болов гэл. За тиймэрхүү юм болж исэн юм аа. Тэрийг бол шуугуулж энэ Ajaxma гэдэг одоо бол хаана гэдгийг ер нь бол бас л лаги мэгэл явж байгаа. За ийм сайт бас байсан. За энэ айгу кул гоё дизайнтай надад олцсон байгаа. За танхил цэг юм. За ер нь нэг ийм сайт байдаг гэсэн. Зүгээр би энэ дээр нөгөө хандлт хамгийн өндөртэй байсан дээрээс түүж олсон сайт байгаа. За октын шивний тэгэл октод зориулсан. Ерөнхийдөө нэг гойлонгоо болон тийм нэг эмгтээчүүд хийсэн сайт аягүй байдаг гэсэн тий. За тэгээд ингээд топ members энэ шалгарч малгуулсан. За нэг ийм бас нэг охид бүсгүүчүүдийг нэгтгсэн. Одоо нөгөө янз бүрийн группуд байгаа юм чинь тэнцээ ингээд нэгдэл комментэн дээр нь л бужиглалсаж байгаа байхгүй хүмүүс. Ерөнхийдөө шин чанар нь жоох ингээд өөрчлөгдсөн гэсэн үг. За хантулга цэг.com гэж байлаа. За хантулга цэг.com. За ямар байлаа гэхэл ер нь блог л байсан баг. Гэхдээ энэ блог нь тухайн үед амар таалагддаг байсан юм а. Яагаад тэгдэг байлаа. Санаж байгаа юм байл доор комментээр бичээр ямарсан хантулга. Одоо хүртэл ингээ өөрөө бас юу вэ юм шүү дээ. Өөрийнхөө нөгөө ажил үйлчлэгээ юмнуудаа хийгээд ингээ явж байгаа залуу байна. За энэ болохоор юу вэ? Хоромцэг.com юм байжээ. За ерөөсөө сайн харагдахгүй нөө хоромцэг.com бас би PHP nuke дээр байсан л гэж санаад байна ямар ч байсан. Тухайн үед юм байсан. Тэгээд одоо ерөнхийдөө дээр үеийн дуунуудын айгу тамга онгот баст те. Хоромцэг.com гэдэг. Бараг нөгөө дуугаа чийжилж байгаа л дундуур нь хоромтой хамт чийжилж гэдэг гэсэн зүйл бол байгаа. За ингээл ялгааг хараа бүх сайтлын форумтай чаттай байх хэвээр юм шиг л ингээл байжсэн. Бүгд бие бинийгээ дагаал. Тухайн үед л яг тийм байсан. Тэгэд ерөнхийдөө 2004, 3, 4, 5 оноос өмнөх сайтууд ихлээр нэг айгу ерөнхийдөө л албаны ч юм уу юм байсан байхгүй яг тэр 95, 6 оноос эхлээл яг ийм ерөнхийд нийтийг ингэж хамруулж чаддаг. Угаасаа л хүмүүсийн нөгөө интернетийн хэрэглэн ч гэсэн тэгж дагаж өссөн байгаа. Ерөнхийд 2008 оноос хойш нэлээд л өсч ирсэн байгаа. Ер нь бол айл болох интернеттэй болох гараа нь бол 2008, 9, 10 оноос эхлээл итгэвчсэн. Тэгэхээр бид нар бол интернетийг бол 10 жил яг идэвхтэй гоё ашиглаж байгаа улсуудын тоонлоор ороод байна л та. За энэ үнгүү цэг юм байж. За одоо баг ялгаагүй л байна л та тий.
Тэгээ энэ араа дээр нь дандаа юу гоц Adobe Flash Player хэрэгцсэн байгаа. Тэгээ ер нь тухайн үед дандаа Flash байсан. Flag дээр ган жаргал гэдэг нэг залуу байгаа. Тэгээ Flash дээр айгүй мундаг вебсайт. Flash дээр бүр айгүй гоё байхгүй. Янзын нөгөө нэг одоо бол тэрийг бол CSS юм хамаар бол ингээл шинэ технологиудаар бол хийчихэн л дээ. Гэхдээ ер нь тухайн үед Flash гэдэг нөгөө юуных Adobe сүүлд авсан. Тэрнээс өмнө юу байлаа? FL Flash гэж байлгүй тий. Тэгэл тэрэндээ нөгөө нэг ингээд хөдөлгөөнд дүр сэвлүүлээд хөдөлгөөнд товчондод ерөнхийдөө яг нөгөө анимашн сайт, анимашн хөдөлгөөнүүдийг бол хийдэг байсан тийм нэг Flash гэх технологи байгаа. Одоо бол юу болцсон байгаа тий. Rest in peace болцсон байгаа нэг тийм технологи байгаа. Тухайн юм бас цойлжсэн технологи. За сүүлд Adobe авсан санагдаад байна. Анханасаа бол Adobe байгаагүй хаа. За үнгүү гэж нэг юм сайт байжээ. Одоо бол Оросуудад зарагдсан гэдэг байгаа тий. За нэг шуум яриагаар бол 500 сая гэдэг би тэрийг үнэн удааг ерөөсөө мэдэхгүй зүгээр. Тухайн үед бол үнгүү болон унаа цэгийн минь гэдэг 2 сая 14 5 ончлоо 6 ончлоо. Нэг олдохгүй хахтай 4 5 онд бол зарагдсан 500 сая зарагдсан гэд ярьж байдаг байлаа. Нэг найзтайгаа яриа тийм яриад дууссан. Тэгэл хоёулаа нийлээд нэг үнгүү игээ зарчих нь явтаа гээл те. Тиймэрхүү ярианд явдаг байлаа. За нэг иймэрхүү байдлаар Монголын алтан үеийн сайтуудыг ингэчнээс ингээд та бүхэн ерөнхийдөө энд нэг дурсам сэргүүлийн CDQ гэнэ. CDQ цэг юм гэж байсан. Энэ болохоор Гитэмсийн тухайн 2006-аас 2010 онд сурч байсан залуус бол мэдэх байх. CDQ гэдэг нөгөө нэртэй оюутнуудын клуб байсан. Тэрний анх нөгөө ийм сайт байдаг гэсэн. Одоо жаргал сайхан багш байсан Гитэмстэй. Тэгээд төгсгөөс өмнө бол энийг нээжсэн. Бид нэг баг болоод ажиллаж байсан тийм байгаа. Одоо бас нөгөө жигмэ гэдэг байгаа тийм. Skyline жигмэ гэдгээр алдартай бас нэг тийм нэг маркетинг залуу байсан. Тэгээд их зэрэглэлээр олон гоё тухайн сургуулийн ах нартай нийлж юм хамт юуг бол байгуулжлаа. CDQ гэдээ явж байлаа. За ингээл та бүхэн өөрсдөө бас ингээ айлж үзээрэй. Би энэ бичлэгийг хуучнаа санах гэсэн хүмүүс болон санаасаа гэж бодоод зарим нь бол нөгөө нэг залуу үеийн хүүхдүүд амар хөгшөрсөн юм шиг ерөөхдөө хүүхдүүд залуус одоо манай оюутнуудтай би хичээл байгаа бараг 10 жил болчихлоо шүү дээ. Тэгэхээр ер нь оюутнууд ч гэсэн иймэрхүү юм байжээ гэд мэдүүлэх зүгээр байна. Тэгээд сонирхолтой байсан гэж бас найдаж байна. Тэгээд subscribe дараарай. Та бүхэнтэй дараагийн бичлэгээр уулзцгаая. За баяр таа.